Энэ 7 хоногийн 5 дахь өдөр буюу Монгол Бахархлын өдрөөр 11-р сарын 21-ний өдөр Ардчилсан намын үндэсний бодлогын хурал болно. Үндэсний бодлогын хорооны хурлаар бас Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг нэмэлт өөрчлөлтийн тухай бас хэлцэнэ. Ер нь энэ 11-12 дугаар сар өөрөө Монголын ардчилалтай Ардчилсан намтай бас их холбоотой юм өдрүүд байгаа. 11-р сарын 21-ний өдөр Монгол Бахархлын өдөр, Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр гэдэг. Бид нар өөх түүхээ үндэсний соёлоо эрхэмлдэг намын хувьд энэ өөрөө маш чухал өдөр гэж бид нар үздэг. Бидний энэ хуралдаж байгаа танхимч гэсэн Эзэн Чингис хаан танхим гэдэг танхимд бид нар ардчилсан нам ингээд хуралддаг. Хоёрдугаарт нь 12 дугаар сарын 6-ны өдөр ардчилалын төлөөх намууд нэгдсэн Ардчилсан намын бас баярын өдөр гэж үздэг. 12 дугаар сарын 10-ны өдөр бас эрх чөлөөний ардчилалын өдөр гэж үздэг. Тэгэхээр 12 дугаар сарын 6, 12 дугаар сарын 10, мөн 12 дугаар сарын 29-ний өдөр бас бид бүгд нэлээд тийм эрхэмлэх ёстой юм өдөр байдаг. Энэ нь үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр гэдэг 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр. Энэ өдрийг бас ардчилал дэлгэхтэй, ардчилалд хайртай, тусгаар тогтнолтой хайртай бүх хүмүүсийн бас баярын өдрөө гэж Ардчилсан намын хувьд бас тэмдэглэн өнгөрүүлдэг.